сүүлийн жилүүдэд энэ 2 жилийн хугацаанд бол иргэдийн төлөөлөгч бол энэ шүүх хуралдаанд ирэхийн ач холбогдол үүрэг хариуцлагаа сайн ухамсарлахгүй одоо ингээд иргэдэд шүүх хуралдаанд ирэхгүй иргэдийг чирэгдүүлэх нөхцөл байдал бол бидэнд бол тулгаад байгаа. Яагаад одоо энэ иргэдийн төлөөлөгч гэж шүүх хуралдаанд заавал ирэх ёстой юм бэ гэхээр энэхүү хуулиар бол 25-аас 60 насны хүрсэн эрхцэн бүрэн чадамжтай иргэнийг бол одоо шүүхийн ерхий зөвлөлөөс улсын бүртгэлийн ерхий газартай хамтран санамсргүй сонголтын аргаар цахимаар одоо ингээд сонгодог байгаа. За энэ иргэдийн төлөөлөгчийг ирүүлснээр бидэрт бол яагаад ингээд шүүх хуралдааны гаднаас нь биш дотроос нь одоо ажиглах юм боломжийг бүрдүүлж байгаа юм. Тийм учраас бол одоо иргэд бол яаж шүүх хуралдаа явагддгийг энэ хэрэг маргааныг бол шүүгч нартай хамтраад энэ эрх үүргийнхаа дагуу одоо ингээд энэ хэргийг шийдэлцэхэд бол одоо хувь нэмрээ оруулна л гэж ойлгож байна. Тийм учраас бол иргэд маань одоо иргэд та бүхэндээ уриалахад шүүхийн дуудснаар хүрэлцэн ирээд үнэхээр бол одоо хүндэтгэн үзэх шалтгаантай бол одоо тэр хүсэлтэд бол шүүхийн таван газар тэрүүлэн да. Тэрнээс бусад тохиолдолд бол заавал ирж одоо энэ шүүх хуралдаанд оролцож иргэнийхээ үргийг биелүүлэх ёстой мó гэдэг хэлмээр байна.